Урт хугацааны туршид мөрөөдтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний мөнгийг зах зээлд эргэлдүүлж байсан бүлэг этгээдийг шалгаж байна. Суурьшлийн бүс рүү орж ирсэн хүрэн баавгайг өвлжүүлэн хавар байгальтанд тавина. Нийслэлийн 3 чиглэлд шөнийн автобус 2 цаг хүртэл үйлчилж байна. Улаанбаатар төмөр зам дээр 301 вагон шатхуун бэлэн байна. Мал тэжээвэр амьтдыг тоолно. Монгол улс Орос улбаны улстай ирэх 5 жил хамтран хэрэгжүүлэх төслүүдэд тохиролцов. Ice Club-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Урт хугацааны туршид нууцаар мөрөөдтэй тоглож, барилгын салбарт хөрөнгө оруулах замаар олон орлогоо нууж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлжээ. Уг хэрэгт шалгагдаж байгаа МНП нар нь 20 гаруй жилийн туршид хууль бусаар мөрөөдтэй тоглоом зохион байгуулж, сүүлийн 5 жилд 400 орчим тэрбум төгрөгийг олж зах зээлд эргэлдүүлж байсан тогтоогдод байна. Увс аймгийн Тэс сумын Ханжид багийн нутаг дэвсгэрт Баавгай суурьшлийн бүс рүү орж иржээ. Мэдээллийн дагуу аймгийн холбогдох албаныхан 20 гаруй хоног ажиллаж, Баавгайг барьж, аюулгүй тээвэрлэн хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлт өгсөн байна. Хамгаалалтын захиргааныхан хүрэн Баавгайг тэжээж өвлжүүлэн хавар байгальтанд тавихаар болжээ. Нийслэлд шүү 1 5 шараас офицерууд ордон, шүү 2 Сүхбаатарын талбайгаас нисэх, шүү 3 Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай гэсэн 3 чиглэлд шөнийн автобус үйлчилж байна. Дээрх чиглэлд нийтдээ 7 автобус өдөр бүрийн 22-оос өглөөний 2 цаг хүртэл зорчно. Тарифын өөрчлөлт байхгүй бөгөөд дамжин суух боломжтой. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 301 вагон шатхуун бэлэн байна. Үүний 229 дизель төлш, 60 АИ92 автобензин байна. Түүнчлэн Толгойд, Оршоонд, Улаанбаатар, Эрдэнэт дархан зэрэг өртөөдөд 1-52 вагон АИ92 автобензин, 5-89 вагон дизель төлш буух гэж байна. Мөн Сайн шанд, Сүхбаатар өртөөнд 14-48 вагон дизель төлш бууж байна. 2025 оны мал тэжээвэр амьтдын тооллого энэ сарын 7-оос 17-ны хооронд болно. Тооллогын хугацаанд айл өрх аж ахуйн нэгж байгууллага, мал сүргээ ойр бэлчээрлүүлэн идэвхтэй хамрагдахыг үндэсний статистикийн хороо уриаллаа. Өнгөрсөн онд 57.6 сая толгой мал тоологдсон. Архангай аймаг Адуу үхрийн тоогоор, Өмнө Говь аймаг Тэмээ, Үүрхангай аймаг Хонь, Баянгар аймаг Ямааны тоогоор тус тэргүүлж байжээ. Монгол-Оросын бүс нутгийн анх дахь чуулгуулалт Эрхүү хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулгуулалтаар нийт 11 салбар чиглэлийн 72 төсөл арга хэмжээг багтаасан Монгол улс Орос улбаны улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-аас 2030 оны дунд хугацааны хөтөлбөрийг баталсан байна. Үүнд хувийн хөвшлийн оролцоог өргөжүүлэх, жижиг дунд болон гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинжилгээр тусгажээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа.